Саяхнаас Land Cruiser Prado 250 орж ирээд ихснийг та бүгд мэдж байгаа. Харин өнөөдөр 3 борлуулагчийн албан ёсны Toyota-гийн 3 дилераа маань нэг болох Top Motors-аар 250 ирсэн ба гэсэн хэдүүлээ орж хамтдаа сонирх юм. За Land Cruiser 250 маань бүрэн шинжилгээг бас хийж чадсан байгаа. Урд байсан нөгөө Toyota-гийн лого мого байхгүй болсон. Хуучны нөгөө дээр үе Land Cruiser-үүдэр байдаг. Toyota гэсэн бичгээ авчираад тавьсан байна. За тэгээ ингээд нэг сайн ажиглах юм бол биш үү те. Нилээ энгийн даруй мөртлөө маш тийм чанартай одоо итгэл төрүүлэхүйц итгэл даах үс төртөрхтэй бүр нэг ганган хит орчин үеийн хит маягтай бол биш шал тийм өөр төвшний илүү тийм цоглог мөртлөө ерөөсө хизээж таны итгэлийг алдгааргүй мэт Toyota-гийн нэг дээр үеийн Toyota-нуудыг хэв шинж болж яалчгүй тэрийг хадгалж чадсан. Дээр үеийн хэв шинжийг орчин үеийн дизайнтай нийлүүлснээр одоо ерөнхийдөө яг хараад үзэх юм бол яг нэг одоо кинон дээр ч юм уу одоо видео тоглоом дээр ч юм уу хамгийн дефолт хувилбар юм шиг харагдаж байгаа. За энэ хойдлыг нас харуулчих. Хойдлын гэрлүүд бүгд LED болсон байлээ. Бүх дизайн бас солигдсон. Хойдлоо ч гэсэн Toyota гэсэн бичиг нь орж ирсэн. Land Cruiser Turbo гэсэн бичгээ бас тавьсан байлээ. За ингээд доторхыг харах юм бол биш үү те. Ашигласан материалууд одоо энэ салооны энд ашигласан арьс, энэ хэсгийн салон хүрээд эзэхэд бол нэлээд чанартай. Яг нэг хуучны Toyota дээр ашигладаг гэсэн одоо эртний Toyota ч маш чанартай байсан шүү дээ. Бүх машин дээр маш чанартай арьс одоо тийм гоёлын ганган биш мөртлөө хизээж урагдаж халцардаг дуу орохооргүй маш чанартай хийцтэй материалыг ашигласан бол Prado 250 дээр яалчгүй тэрийг санагдуулна хийцтэй болж чадсан. Энэ хэсгийн материалууд, энэ арьс ялангуяа энэ дээр ашигласан энэ их төрлийн хуунцар байгаа. Гэтэ жоохон барзар гадаргуутай энэ их сонирхолтой материал байлээ. Гэх мэтийг харах юм бол яалчгүй хуучны буцаагаад нөгөө Toyota-гийн чанар маань эргээд ирэлж байгаа мэт тийм итгэлийг бол төрүүлэх үз болсон байлээ. За ороо сууж үзье. За ороо суудсан байхад бол яг салооны зай бол тийм ч айхтар том бол мэдрэмж төрүүлэхгүй. Гэхдээ ашигласан бүх материалын хувьд бол яалч их сайн. Одоо энэ салооны дээдл мэдл энэ хэсэг аюу тийм зөөлөн хүртлээ маш чанартай гараар барихад тийм амьд мэдтэй. Бид нар бол ямар ч тийм хуурамч нэг тийм хоёрын хооронд материал ашигласан юм шиг тийм хэв шинж бол байхгүй. Тэгээ салооны бүх энэ товчлуурууд нь одоо энэ air conditioning тохиргоо эдгээр нь бүгд яг юм гоё баатнуудтай. Одоо нэг бүх юм touch screen болчиход байгаа шүү дээ. Би бол тэр нэлээд дургу. Харин дарагдталт нь товчныхын дарагдталт нь хүртэл аюу гоё тийм чанартай ямар ч тийм холгинсон юм байхгүй. Аюу тийм дэжгүй. За тэгээ опшны хувьд гэх юм бол мэдээж хойд дифференциал, төвийн дифференциал, тэгээ stabilizer bar буюу энэ нөгөө key DSS-тэй адилхан ажилтдаг нэг төрлийн өөр гэсэн key DSS-тэй, тэгээ traction button-тай, cruise control-тэй, multi-terrain select буюу нөгөө ямар зам дээр явж байгааг шалтгаалаад сонгох тийм селектортэй drive mode-тэй хүртэл энэгээр ингэ сонгож болдог юм. Бүх юм эргүүлдэг айгуу тийм гарт амар хуучны нэг гоё юу санагдуулам. Энэ хөгжим чангалж байгаа юун хүртэл ингэж эргүүл багасгадаг юм товчлууртай. Тэгээ камернуудтэй. Тэгээ сүүлийн машин бүгд юм Type-C оролттой болсон баа. Энэ дээрээс HDMI оролттой хүртэл болцсон байлээ. Ийм мангар том дэлгэцтэй болцсон голдоо. Өрөөлний хүртэл нэлээд барихад бол эвтэйхэн. Салон энд хоёр аягны суурьтай. Эндээ кулертэй юм лээ. Cool box дээр дарах юм бол ишээ хүйтэн үлээгээд өнөөдөр хүйтэн чигээрээс хадгалаад аваад явах боломжтой. Арьсан судалтай. Эндээ бол энэ их жижигхан болсон биш үү? Энэ арьц зүгээр нэлээд жижиг юм. Нэг юм орохооргүй харагдчих. За тэгэл лүктэй. Энд дээр ашигласан материал. За энэ хэсгийнх бол яг гоё нэг тийм амар сүртэй гоё материал бол биш. Гэхдээ хийвэн таазан дагаас ашиглаж байгаа юм чи. Гэх мэтчлэн ер нь бол нэг тийм нэлээд амьтай. Бүр их тийм хуучны гоё ихтгэл төрүүлэхүйс Toyota-нд орох суудсан юм шиг. Toyota ер нь жоохон нэлээд өөрчлөгдөж байгаа шүү дээ. Гэтэл 250 дээр буцаад ирсэн юм шиг мэдрэмжийг бол төрүүлж чадчихсан салонд. За хойно зорчигчны зай бол бас нэлээд асуудалгүй том хангалттай том дэшээ тулсан юм байхгүй. Бургшаа хөл тулсан юм байхгүй. Бүхэлдээ арьсан материалтай суудлан хойдлын парны тохируулыг бүгд энэ гараараа товчлуураар хойдлын зорчигчдэр нь өөртөө шийдэж чадах юм билээ. 2 USB оролттой, 12 вольтын оролттой. За тэгээ ингээд суудсан байхад цонх нь айгүй тийм нэлийн том цэлийсэн айгүй тийм харагдах орчин сайтай цонхноос. За хойдлын ашигласан материалыг бол ярьцсан асуудалгүй тухтай. Ишээ ингээд тохолж болно. Бол энийг ингэж буулгаж болно. Гоё шиг савтай. Мөн хойдлын суудлыг энд байгаа нөгөө юугаа татаад хойшлуулж болно. Бүр урагш нь хураагаад ингээд босгоод маш том зайтай болгож болно байгаа ч. За хойдлынхаа цонхон дээр Prado 150 дээрээс нь дараа донгоолгож товчлууд бас яг хэвэндээ байгаа. За ингээд онгоолгонгууд эндээ нэг камертай. Энэ нэлийн өндөр болцсон байлээ. Энэ жоохон юм хийж мэхэд тэгэлдэг юм байлээ. За ингээ хаач энэ дэр өөрөө ядах юм байхгүй багаж нээж үзье. За багаж нэнгүүт энд юм Prado гэсэн юм хаалттай юм лээ.
энийг авчих. За авчингууд энэ хевсэн дээр бас Land Cruiser Prado гэсэн бичих юм байна. За ерөнхийдөө юу вэ гэхээр энэ дээр бол спикертэй болсон байлаа нэмэлт дээр. За энд болохоор галын хор байгаа. Энд данхаад нь байгаа. За тэгээд хоёр талтай Type C-тэй болсон. Энэ нөгөө 7 суудалтай опшн бас гардаг болохоор нэмэлтээр энд нөгөө аягны суурнууд ирсэн байлээ. За энэ дагаарын хоолой байна. 12 вольтын оролт байна. Ерөнхийдөө багажны зэв бол мэдээж яг нь том жипүүтэй харьцуулахад бол яг л дундаж. Нэг тийм жижиг гинж биш, том биш. Мэдээж SUV-ийн багаж учраас хангалттай зайтай томтой. За энийг хоёр хэдэн зөвхөд харчих. За энд багчнууд нь байх шиг байна. Рефлектор юм уу? Рефлектор гэсэн юмнууд байна. За дуугаа бол мэдээж доороо үрж байгаа. Хойно чирэгчтэй. За мотороос өгөхөд үзье. Нэг амарч юм байхгүй. Энэ хараа. Энэ бүр гэрэлтэй болсон шүү дээ. Моторн дээр юм хийж яхад бол маш гоё. Цаанаасаа бүгүүлдрүүсийг тавиад өгсөн байна. Капотны амаржин гэж байхгүй. Нөө хуучны классик маягийн тулууртай болсон. Энэ бас хамаагүй амар гоё санагдаж байна. 2.8 литрийн турбо дизель хөдөлгөөртэй 200 морины хүчтэй 500 Нм мөшөж байгаа. Дизель учраас мөсөх хүч маш сайтай учраас түүртэлгүй үнэхээр сайн явдаг гэсэн үг. За мотор дээр өөрөө яриад байгаа байхгүй. Угаасаа эргэлзэх шаардлага. Энэ араа хянахын хардаа. Хянахын харангууд нь шүү дээ. Хамгийн түрүүнд Toyota Crown 204 Hybrid-ийг хянахтай нэлээд ойролцоо загвартай. Дизайн. Хоёулаа бол дижитал та. Гэтэ 204-ийг бодвол арай тийм нингэн цэвэрхэн загвартай болсон ч гэсэн цаана яг нэг 204-өөс санаа авч хийсэн юм уу гэж. За тэг хөгжмийн хувьд бол мэдээж мангар том дэлгэцтэй болсон. Android Auto болон Apple CarPlay-тэй болсон. Тэгээ энэ touch screen-ууд нь мангар мэдрэг аягүй сайн хурдан давгүй ажилладаг болсон байлээ Toyota-гийн хөгжим гэхэд. Энэ бол өмнөхөөс илүү сайжирсан гэсэн. Түрүүний нөгөө багажны хавьтлын цохыг нээхэд нэг камер байсан шүү дээ. Тэр камертаа энэ дээрээ камера харж болох юм. Толон дээр бол шинжилгээ хийсэн. Хэвтэй загвартай байсан бол одоо юм босоо загварын толтой болсон. Гадна дизайн нөгөө Америкийн Ford Mord Raptor-ын хэв шинжийг агуулсан толтой дизайнтай болсон билээ. Тэгээд доороо мөн камертай. Тэгэхээр энэ удаагийн ревювээр Prado 250-ыг та бүхэн ерөөхдөө товчхон танилцууллаа. Харин дараагийн удаа яг Prado маань олон болоод номер аваад Монголын зам дээр яваад тэгэхээр хэдүүл яг зам дээр явдал нь ямар юм байна, битүүмж нь ямар юм байна, ер нь яг явдлын хувьд хэр зөөлөн болсон юм байна гэх мэтээр дараагийн ревювээрээ дахин уулзъя. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.